Хамгаалсан морилгоо. Амар байна. Өнөөдөр би тэд болохоор хүн төрлөختний 10 нээлтийн талаар үргэлжлүүлээд ярилцах юм би тэнд. За тэгээд алтан гэрэл бүрэн одоо эхлээд нээлтүүд ярьж эхэлнэ гэсэн үг. Жохон дотоо байгаа байхгүй. Тэгээд бичнүүдийг дотоо чамаагүй бэлдсэн ээ. За эхнийх нь буу ороод байсан галт буу. За энэ болохоор төмөр хоолойн дотор дарь хийнгүүд ингээд дэсэрдгээ шатах уралд ороод тэг хүүхэмдэд хурцтай шаттаа дэлбэрэнгүүд дотор байгаа юм хол харавдаг. Ингээд аюу бол тайлбар болсон. Анх 9-р зуун нөгөө дарь олж нээсэн. Тэр үеэс нэг анхны зөв. Дарь гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Дарь гэдэг нь за би тэнгэрсэн байсан да. Зарим нэг хутан шатдаг бодис. 9-р зуунд нээжсэн химийн гаралтай бодис юм билээ. Хим гэж юу? Хим гэж юу? Юу гэмдэ? Бодис. Нэг бодис. Бодисыг судалдаг шинжилгээ. Бодисын гарал үүслийг судалдаг зүйл гэж судалж болох юм, хэлж болох юм уу да? Анх нэг боо болохоор анх нэг галын наадам тэгээд нэг дайсны айлах зориулалтай үүсгэжсэн явандаа нэг дайны эрсдэл болсон гэж гад юм лээ. Нэг хин гараас нь тодорхойгүй ямар ч нэг хятад талаас гараж ирсэн. Энэ ийм юм шүү дээ. Маш хурдан тесэрж шатдаг хүчтэй зүйл шүү дээ. Маш богино хугацаанд хүчтэйгээр тесэрдэг. Шатамхай. Анх энэ хүнийг урт наслуулах, мөнх наслуулах юу хайшаа нэг хэсэг юм уу та. Одоо эд зүйлсийг хувиргуул тэр нь мөнхийн болох ч юм уу? Идчи тайжгаад сумыг нээсэн. Тэгэж турсан аргын талын нэг хэрэгсэл юм. Тэгээд бүтлгүүтээд наад зүйлсэн үүссэн гэсэн үг. Тэгээ нөгөө яг явандаа нэг хоолон дотор юм хийнгүүд тийм хол харавдаг болгоо болсон нэгээд. Тэр маш хурдан шатаж тесэрдэг учраас л түүнийг ашигласан байх шүү дээ. Тесрэх арга барилыг өдөөх маягаар. Дугаар зуунд дайнд ашиглаж эхэлсэн. 13 дугаар зуунд болохоор Монголын эзэнт гүрний үед дэлхийд даяар зөв Төв Аз авчаанаа тархаж эхэлсэн. За үргэлжлүүлээ. Боо гэдэг нь тэгвэл за ийм байна. Тэр нь ямар зүйл юм? Янз бүр юм уу? Эсвэл том жижиг ангийн хөнөөх зорилготой гэх мэтээр. Ангийн зорилготой гэж байна. Тэгээд спорт зориулсан. Дайнд зориулсан сэргийн боо одоо англихад ер нь бол хүн алах зэвсэг болгож бүтээсэн юм байна гэж ойлгож болох нэ. Хүн алах гэхээс илүү амиа хамгаалах ч юм уу. Тийм. Анд их ашигладаг байсан бас. Ангаар анхны хөлбөр нэг оновч муутай амин муу байсан. Тэгээ нэг цаг хугацааны явсанд илүү сайжраад. Одоо хэрэгэлдэг үү? Одоо юу? Одоо Монголд нэг барууны нэг одоо амар голс хятад Орос гэх нэг ашигладаг. Одоо дайнд ашиглаад байгаа. Биш манай өрсөд ч одоо ном сумнаас гараагүй юм да. Уст нь ашиглаа Монгол нь ашигладаг ямар сонирн болоо вэ? Бас зөвшөөрөл авч иж ашигладаг байх нь тийм үү? Бусад улсууд нь үл шорон гэж. Бицүүлэр гол.
Гал зэвсэг өдр хэрэглэхийг хориглдог. Заавал зөвшөөрөл авчиж. Гэтэ би болгоо насан туршиг болгоо. Зүгтэй Өө тэр талаар нь хэлээгүй шүү дээ. Улсынх нь хувьд хэлж байна. болсон юм дөө. Жирийн хүнд төвлөрөөгүй. Монголд байдаг. Тийм байлгүй. Нөгөө нь одоо бүр ном сумаар аль явдаг юм бахтаа гэж бодлоо. Бүр хориглцсан бусад улсууд нь зөвшөөрдөг гэхээр одоо энэ монголч нь 13 дугаар зуундаа тэгэл ашиглаад хэрэглээд байсан юм байж. Одоо болохоор бусад улсаас асууж байж тийм хэрэглэн гэхээр гайхаж байхгүй юу? Тийм манайхан цаг гаднаас авдаг үстэй. Гаднаас авдаг. Монгол дотор нэг үйлдвэр авахгүй сумны үйлдвэр байгаа тийм сайн биш. Тийм энэ одоо сургаггүй л байгаа л да. Тэгвэл улсаа яаж хамгаалах болж байна? Ном саадгаараа юу? Нэг гадныг нь болгоно амар том пооч мооч итэр байгаа дээ. Тэр бас буунд орох уу? Тэр нэг төрлийн муундаа орон талаа. Гэтэ арайгаас буундаа л. Анхны хөлбөр нь их буу гэж байсан юм билээ. Пооч ингээ. Манайхан боонаас цайлгүй байхгүй тэгээд. За яг бай. Өний өөр тэгээд ярилцаад ингэж байгаа л ойлгогдох болно. Сайн байна. За дараагийн нээлт. Дараагийн нээлт усан тээвэр. Ороод ир. За. Усан тээвэр том мөрөн голуудаар гатлах чадaltaй. Ачаад зөвөрлөдөг. Одоо нэг худалдааны одоо 80 өмнө усан тээврээр явагддаг. Том далай. Далайн нэг улс орнууд их хүчлээ ашигладаг. Бас далаад явах юм байна тийм үү? Голоор явж байгаа гинт далайгаар явдаг гэхээр юу үлээ гэж бодлоо. Анх бол тийм далай малаагаар биш нэг том гол мөрөн тэр хүмүүс гээл гол усыг гатлах гэж эхлээд тээвэр иддэг байсан юм байна. Нүүдэлс бол шинэ минь арал явсаар энэ нь хөгжөөд далайн өөр улс хоорондоо усан замаар явдаг болсон байна гэж ойлгох нэ. Тэ нүүдэлс бол худалдаа 8 эрхэл тэгээ сүүлдээ дайн зориултаа колоничлах өөр нэг улсыг эзлэх тийм зориултаа болж байсан. Хүн тээвэрлэх арга барил болсон байна. Бас эд зүйл тээвэрлэх арга барил болсон юм байна. Тэгвэл усан тээвэр гэдэг нь тэр зүйлийг хийсэн зүйлийн бүтцийг хэлж өгөх юм байна да. Усан тээвэр мод ингээд далаад ингээд хөөдөг мод жихгүй гэдгийг одоо хүмүүс ойлгоод тэрнгээр тийм юм одоо зайв гэж хийж болох юм нэгэд. Нэг ёсоор хүн зөөвөрлөгдөх зүйлийг хийж эхэлсэн байна, тийм үү? За. Эхлээд гол усны донд бол мод живдгүүн байна гэдгийг ойлгоод хүнээ наан цаан зөөж эд зүйлийг нааш ташин зөөсөн юм байна. Дараа нь энэ сайжраад модон бас салхиар хөдөлдөг нэг одоо салхи яваанда гарын хүчээр ингээд залуур яадаг юу гэлээ сэлүүр ашиглаж хөдөлгдөг болсон. Дарвуултай. Салхины хүчээр ихээр салхины хүчээр чиглэлээ авч гарын хөдөлгөөн зарим сэлүүр гэдэг зүйлээрээ усан дэх хөдөлгөөн үүсгэж за модон байдал нь тийм байж. Дараа нь хөгжөөд юу болсон? Дараа нь хөгжөөд зөвхөн модоор хийдэг хിവэрээ байгаа юу эсвэл төмөр гам материал гээд ашигладаг болсон. Тэгээд одоо бол тийм салхи малхаар одоо цахилгаан гэдэггүй юу буруу яриад нөө тийм юм хөдөлгдөг болсон. хөдөлгүүрийн Тийм хөдөлгөөр хөрөмжиж ажиллаа. Механик гэх юм. Бөөнч бүр тэгвэл тооны цаг үеэс бүр хоцрогдсон юм шүү дээ. Яриа хэлий чинь зарим иж ойлгохгүй юм байна. Хөдөлгөөрлөг нь цахилгаан онлог нь төмрөөр гам материал. Усан жихгүй айл болох тийм материалуудаар бүтүүлсэн. төмөр живхгүй. Гэхээр бас л нэлээд хүчтэй юмар хийж дээ. Нэлээд хүчтэй зүйл байж таарах дээ.
За тэгвэл энэ мэтэр олон зүйлсийг нааш цааш нь зөөвөрлөж энэ хүн төрөлд нь маш их ашиг тосоо өгсөн зүйл байх нэ. Худалдаа 8 хийгээд эдийн засгаа хөгжүүлэхэд. За ойлголоо. За 3 дахьын сонсъё. Газрын тос. За Газрын тос нь газрын гүнд байдаг бодис. Орчин үед хүмүүс энийг боловсруулад машин болон агаарын тээвэр, усан тээврийнхаа нэг төлж болгож ашигладаг. Бас энийг боловсруулад наалт бодог, тослохоос хав болон босод өдөр тутам хэрэглэе гэж боддог. Барилга байшинд бас газарт нэг замд ашигладаг. газрын тос гэхээр газар доороос тос ялгардаг гэсэн үг үү? Газрын тос уу? Энэ газрын тос гэхээр газар доороос тос гарч ирнэ л гэсэн үг үү? Ямар өнгөтэй? Хар өнгөтэй. Өнөө анх бүр одоогоос бараг 6000 жилийн өмнө юм уу та нэг одоогийн Иракт нэг зүгээр нэг газар дээр ингээд одоо гол мөрөн шиг ингээд газрын гадаргуудаар гараад ирсэн урсаа явж байгаа хүмүүс тэрийг авч ашиглаж ирсэн. Тэнгээр нэг сав суулга тэрийгээд боловсруулад Тэр зүйл тэгвэл шин чанар нь ямар гэсэн үг вэ? шатамхай. Шин чанар нь болохоор хар өнгөтэй гарт зууралцсан шатамхай шин чанартай байдаг байхгүй юу? Харин энийгээ болохоор хэрвээ яач нь хар өнгөтэй шатамхай газрын тос гэдэг зүйлээсээ хэрвээ бид энийг зөвхөн шаттай төрлийн бодисруудын хэвөө бид ялгаад авчих юм бол эндээсээ бид бензин, дизель гэдэг машин хөдөлгдөг шатхуун гэдэг зүйл болтгий. Харин тэр зунгааралцсан шин чанараас нь бид хуванцар гэдэг зүйлээ гаргаж авч энүүгээр өөрсдийнхөө эд хэрэглэлээ хийдэг байхгүй юу? Ер нь газрын тос гэдэг зүйл бол олон төрлийн алтан гэрэл үр юм шүү дээ. 1859 онд болохоор энийг газрын гадаргаас гэхээс илүүтэй Америкийн нэгдсэн улс газар ингээд хоолой гаргаж цоон үгүйсгэж байгаа газрын гүнээс нэг олборлдог болсон. Ер нь тос нь бүр гол ус шиг ингээд сацраад гараад ирдэг байсан юм байна. Тийм. Тэнгүүт нь түүний бид нар өөрсдөө ингээд хянаж ашиглая гэдэг үүднээс бий болгосон юм байна. Хэрглэж эхэлсэн юм байна гэж үзэх нэ. Гэтэл энэ нь одоогийн хүн төрөлхтний бүх хөлт нь маш хэрэгцээтэй зүйлийн нэг болжээ. Салшгүй гэж ойлгож болох нь. За нэг усан тээврийг бас хөдөлгдөг бас болно. Тийм үү? Зам байшин барилга одоо савмаа хөдөлгөх хийдэг. За дараагийнхан зүйл юу вэ? Дараагийн хэлдэг. За яг бас ингээд ярьж хөөрж оролцож байгаа нь сайн хэрэг. Ариусаа бичих нээлттэй бичгээр нөхцөл бүрдэхгүй тэгээд өчтөрл нэг яасан судалж яасан гараад ирсэн нээлт. Яг бас ирж хайсан байна. Энэ зөв. Одоо эн чинь явцын дунд чи дахиад нэг судална. Дахиад нэг хайна. Тэгээд тэр үед би арай л буруу ярьдаг байжээ гэж ч магадгүй дээ. Одоо тэр үеийн өвөө дахиад би нэг ярьж болох уу гэж ч болно. Тийм үү? Огт мэдэхгүй байснаас ядаж наан цаана ийм гарал үүсэлтэйг нь мэдээд хэлж өгнө гэдэг зөв юм. Эндээс л хүн хөгжиж эхэлдэг. Их үр дүнс юм бэл ингээд уншаад хайгаад үсгэд ер нь бол их хөгжих юм бэлээ. Тэгвэл нэг юмдээ ингээл уншихгүй байгаад хараас юу юм ч ойлгохгүй. Ер нь бол та нарыг бити унш, бити судал. Уул нь бол бүх юм нээлттэй. Гэхдээ цаг үеийн байдал бол та нарт наадхаа уншаад, наадхаа оюун ухаанаа хөгжүүлээгээ та нарт ямар ашигтай гэсэн аятай нийтийн дарангуул өрнөдөг. Та нарын их мэдлээгээд ахуй амьдралч яг хэрэгтэй ч юм уу гэж урдаас чинь туулгадаг шүү дээ. Энэ бол Монголд л мэддэг хүмүүс, чаддаг хүмүүс байгаа. Гэхдээ нөхцөл нь бүрдэхгүй. Бас их ашиглаж чадахгүй дэрийг.
Тэгж байж л хамаг баялаг юмнуудаа гадныханд май гэж өгдөгт учир нь байгаа юм. Та нарт энэ болгоны шин чанар болгоныг дор бүрчин зааж өгөх юм бол та нар хизээч харийнханд май гэж зөөж өгөхгүй. Харин энийгээ бид ашиглаад ийм тийм сайн зүйл болгоод хувиргаж болох юм байна гэсэн өөрсдийн бодлыг чинь яах нь вэ? Мэдээлэл гэдгээр чинь хаадаг юм. Тэгэл та нар мэдэхгүй учраас тэдрийг май гэж өгдөг байх нь шүү дээ. Өөрөөсөө ашиглаж чаддаг. Өөрөөс зөв. Ашиглахад асуудал байхгүй. Газар доороос чинь төмөр гараад ирнэ. Гал байна. Тэр нүүрсгийч чинь бас байна. Болохгүй бол алтан байна. Алтаа өгвөл аль наад багаж юм заагаад өг гэхэд яага болдгоо гэж. Мөнгө зэсэн байна. Олон та нар мэдэхгүй л гол учир байгаа. Та нарыг мэдүүлэхгүй байх нь тэдний бас үүрэг. Мэддэг болчвол та нар хизээч газар нутгаа ингэж харийнханд май гэж өгөхгүй. Харин ч эсрэгээр хайрлж хамгаалаад энэ чинь үр хоочтой үлдээх юм байгаад та нарт өгөхгүй гэдэг суучин шүү дээ. Хэдэн талаас нь боож сүрдүүлэх гэвэл та нарын дор алт бий, мөнгө бий. Тэрийг зоос болгол ингээ сольж болох уу? Эн чинь алт штэ. Эн чинь зоос штэ гэхэд хэд яах юм? Заал гэнэ. Тэгэхээр энэ мэтэр та нарыг маш их харанхуй юм сурахад ч хүртэл ингэж хааж ахуй амьдрал ч хүртэл энийг мэдээд чамд хэрэг байхгүй гэж гадны бодлого үйлчилдэг байх нэ. Мэддэг хүн хизээч үн цэнтэй зүйлээ 10-100 хувирах үн цэнтэй газрын доорх баялгаа май гэж өгдөггүй юм. Мэддэггүй мангар хүмүүс нь л май гэж өгдөг юм. Дээр нэмээд хэлэхэд энэ улсын эрдэмтэн, сэтсэн, мэрэгд гэдэг хүмүүс байхгүй юм шиг. Эрдэмтэн мэрэгд нь өөрсдөө болохоор харийнхныхаа заавраар Монголд тэрийг ухах хэрэгтэй, энийг гадагшин зөөх хэрэгтэй гэдгээсээ ичих хэрэгтэй. Тэд бол уруугчд мөн. Хэрвээ энэ улс хөгжинэ гэж байгаа бол гадныханд май гэж өгөөд хөгжихгүй. Та нар өөрсдөө тэрийг хийж бүтээж байж л хөгжнө гэдгийг л хатуу ойлгоно. Гэтэл харийнхан зөөхөөрөө улс нь хөгжөөд Монголоо гэд хамгаалсан нь бүдүүлгүүд болох юм гэж үү? Тэгдэж шүү дээ. Хөдөөний орох гээд одоо газар авахыг хориглолоо гэд гаднаас хахуулчлтыг бараг хорлоо морилоо гэд. Тэгээд идэх байхгүй малчтыг тэгээд. Тэгвэл энэ буруу тусгаар улсын ард иргэд бол тэр чигээрээ хөлсний бие үнэлэгчд юм байна гэж үзэж болно. Авах дуртай, гадныхан дуртай. Нөхөртэй хайргүй завхаа юм шиг л байна да. Тийм байна уу? Тийм байна. Юм мэдээ сурыг гэхээр тэр энэ хаацдаг. Тэгээд хөгжүүлдэггүй. Тэгэхээр та нар нэг мөр цэвэрлэгээгээ хийхгүй бол ер нь хэцүү л юм байна. Тэгвэл тэгэх зориг байхгүй. Учир нь ялгаагүй ашигч. Амин хувь хичээдэг нь нийтийн том алдаа юм. За, өвөн ингээд энэ айлдварыг дуусгая.